оруулдаг гэдэг. Уушиг зааж энийг үлээж ажиллагаанд оруулах болохоор уушигны нөгөө цусралт үүсчихсэн. Цулраа мартнаас хайлтдаг. Сайн нэг үлэх бол зүгээр л төсөөлшгүй хөвдөлдөг тийм л лээ. Тэгээд энэ үед нөгөө өвчин хамдаах юм тарихгүй, мөрөдний тарихгүй болохоор дараагийн өдөр нас ингээд нэг чүтэтэй амсгалаад тэгээд ганц нэг жижигэр дээдлийн 4,000 хүрт үлэх ёстой мэлээ. Тэгээд 4,000 үлээж чадахгүй нэг иймэрхүү үлээгээл тэгэл энэ дээр энэ өдөр яг ухаалдаж болсон байт юм аа. Тэгээд дараагийн өдөр нь дахиад ухаалдаж байна. Тэгээд ерөнхийдөө энэ бол үлэх нь бол амар минийх дөнгөж 1200 төгрөг арай хийж үлээгээл тэгэл угаал тэгэл бас кадр тасарсан байдгийн энэ хэсэг дээр. Гэртээ гарч ирсний өдөр 11 хоноод гартаа гарч ирээд эхний өдөр нь ингээд сяа душаа хөөцөн байгаа хэрэг хавдсан байгаа гэсэн. Тэгээд өдрөөр ингээд хавн буураад багсаад яваад багаар буураад тэгээд цуушаа нөгөө ингэж хий шахаад тэгжиж хаалгаа хийх. Манай нөхөр сайхан массаж хийж өгөөд өглөө оройгоо болооны шар тусар массаж хийж өгсөн. Өнөөдөр 13 дахь өдөр өчтөр хэд эмерженси ороод зүүсэн чинь намайг 38 дахь юм битээ өгсөн. Одоо 38 дахь юм болохоор үнэхээр аимшигтай заяа. Танаас яаж хэлхийж ойлгохгүй юм л да. Тэгээд өнөөдөр бол 38 дахь өдөр. Яа жоохон том нөгөө та нарын удаг Таиланд бол аягүй бүрбинийг яг цагаан тэр үеэс намдаахгүй заяа. Тэгээд даралт маань буураад байгаа учраас 38 дахнаас юм буураад байгаа учраас ямар ч гэсэн ихтэй гайгүй. Би өнөөдөр анх удаа Таиланд гараад өөрийгөө таниад түр амар сарайлтсан. Нэг бүлэг цагаан болсон. Зүгээр даваа гарч байгаа. Одоо 12 он чинь одоо ихэд нэг 2-7 хоногийн дараа ихэд сайхан болж байгаа. Facebook орж байгаа, ормоорг байгаа бас манай нөхөр бүр устгацсан. Тэгээд надад ганц хуцсны дугаар юу ч орж болохгүй, YouTube ч орж болохгүй. Тэгээд яг энэ бичлэгүүд дараа нь за өдөр 14 дахь өдөр хаалганд орсон. Ингээд бүх нойр авахар яг зөв энд хатгуулаад энэ 70 нартал хатгуулаад тэгээ амьсгалж чадахгүй жаалаа. Ямар ч байсан хараагүй анхны халааны дараах өдрүүдэд бодох хэр өөр сайжирч хавлаа. Дөрөв юм. Нартса too bright. Танаа ирүүл байгаарэ. Хэрвээ зөвхөн миний савыг авсан байсан бол би ингэж зоохгүй байсан. Ганцаарч болсон ингээд ярихгүй бол сайн стресстэй. Хэцүү. Хүмүүс юм зүйлсүүд гарсан гарч чаддаг ямар ч байсан 7 сар хүртэл сайхан болж байгаа гэж бодож байна. Тийм байна. Өчтөр
За дэлгүүрт одоо алхахад хэцүү байгаа учраас ингээл шинэ онол явж энэ дэлгүүрийн. Лөнэмэнд. За өнөөдөр 24 дахь хоног хөөтэй хамт алхаж байна. Хөө ядраад миний алхаж байгаа газар болохоор нөгөө миний хуучин алхдаг байсан газар. Нилээн том зайтай. Тэгээ одоо энийг дуустал нь алхаад нэг тойрог яваад амрандаа. Ерөнхийдөө бол оёдлын маань 5-нууд унсан. Нэг оёдл 3 оёдл үлдсэн байгаа унаагүй. Тэгээд явхаар ер нь бол амар оёдл өвдөж байна. Гэтэ алхах хэрэгтэй, алхаж ээж хурдээ идэгнэсэн. Өнөөдөр даралт баг байгаа ч гэсэндээ much better. Ер нь бол нэг 100, нэг 61-тэй минийх чинь 110, 86 байдаг байхгүй юу? Тэгээ ер нь бол баг дээр бараг тогтчих шиг боллоо гэж би бодоод байгаа. Тэгээ жоохон толгой ирэх нь байгаа. Гэтэ гайгүй. За дэ 25. Өнөөдөр 25 дахь өдөр. Би таргалж шүү. 2 хил нэмсэн мэлээ. Охинтойгоо алхаж байна. Энэ болохоор яхад жоохон өөр талбай. Жоохон том өчигдрийн тойргийг нэг бүтэн тойроод таастай тойрол ядарч. Тэгэл өдөржингөө унтаал, оройжингөө унтаал. Тэгээ энийг болохоор өнөөдөр энэ бол тойрж барахгүй. Энэ бүр нэвт чигээр явдیں۔ Нэг минут тавиад өнөөдөр нэг 10 минут алхах зорилготой. Өчигдөр нэг 7 минут алхаад ядарч. Тэгээ манай охин алхаж. Өнөөдөр бүрийн шинжилгээ дахиж өгөөд элэг цус бүрийг харс. Гайгүй хоо. Яг уусаа халгааны дараа бүх юм өөрчлөлттэй гардаг гэж юмчилсэн болохоор амар экспект хийхгүй л ах шүү дээ. Нар өнөөдөр 25 дахь хоног. Жоохон оюунууд нь хүүд 5 иймэрхүү сорогтой болсон. 5 найрлаад гоёлгохоо. Амар ядарч байна. Thanks for watching. Please subscribe. Үзсэн баярлалаа. Тэгээд таалагдсан бол таалагдлаа гэж дараарай. Баяртай.